Нас барсан залуу жүжигчин Ким Сёрёнтэй дотн харилцаатай байсан гэх жүжигчин Ким Сохён олон нийтийн хүчтэй шүүмжлэл захин орчиндох эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна. Дээрх асуудлын дараа Ким Сохёныг хэд хэдэн сурталчилгааны гэрээ цуцлагдаж санхүүгийн томоохон хохирол амссан талаар мэдээлжээ. Түүний өмгөөлөгч олон нийтийн сүлжээнд нийцсэн тайлбартаа Ким Сохёныг гэмт хэрэгт холбогдсон шалгагдаж буй хүн биш, харин худал мэдээлэл захин байралтын улмаас хохирогч болсон гэж тодорхойлсон байна. Тодорхойлбол Ким Сохёны талаар зориудаар худал мэдээлэл боловсруулж олон нийтэд тараасан байж болзошгүй гэж үзжээ. Мөн мөрдөн шалгалтын явцад тухайн YouTube сувгаар цацагдсан зарим контентыг хиймэл оюун ухаан болон дэвшилтэд технологи ашиглан хурамчаар бүтээсэн байх магадaltaйг тогтоосон байна. Нөгөө талаар талигач жүжигчин бүсгийн ар гэрийнхэн түүний гар утсыг цагдаагийн байгууллагад өгөхөөс татгалцсан мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарал татсан нөхцөл байдлын нэг болсон хэмээн их сурвалжууд мэдээлжээ. Эдгээр үйл явдлын дараа Ким Сохёныг урлагийн салбартаа эргэн ирэх нь зөв эсэх тухай хэлэлцүүлэг өмнөд Солонгосын нийгэмд дахин өрнөж байна.